Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь хөгжмийн хичээлийг видео хэлбэрээр заахад бэлэн боллоо. Та бүхэн маань хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдэж дэлгэсэн дээрт нь суугаарай. Хүүхдүүдээ зургийг сайтар ажиглаарай. Хитэн охины зураг байна? Сайн байна. 3 охин байгааз 3 охин маань югаараа ялгаатай байна? Аш зам нь ямар байна? Нэг нь ууртаа зөөрөв тийм үү? Нэг нь уйлмхай. Нэг нь саваа сэргэлэн хөвгөлтэй юм шиг байна тийм үү? Та нар бас зөв хийдсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. Өнөөдөр бүгдээрээ видео хичээлээрээ энэхүү 3 охины маань зам төрхийг хөгжмөр хэрхэн төрөлсөнийг хамтдаа сонсцгоё. Бүгдээрээ номоо нэгээд номны 10 дугаар хуудас хичээлийн гарчгаа бичээрэй. Кавлевскийн аялгау 3 охин. Хүүхдүүдээ хөгжмийн анхааралтай сонсоорой. Сайн байна хүүхдүүдээ. Та нарын бодлоор энэ хөгжмөр хүний ямар зам төрхийг төрүүлж байна? Саяны аялга маань хэдэн хэсэгтэй байна? Сайн байна. 3 хэсэгтэй байгааз энэхүү 3 охины зам төрхийг хэрхэн илэрхийлсэн байна? Жишээлбэл зөрүүд охин дэр маань хөгжмийн шинж төрх ямар байсан бэ? Уйлмхай охин дэр бас хөгжөлтэй охин дэр хөгжим маань хэрхэн өөрчлөгдсөн бэ? Та бүхэн дахиад сонсхийг. Дахиж сонсохдоо таньсан дараалалаараа энэхүү 3 охиноо дугаарлаарай. Аялгауны хэдэн хэсэг дуусч байна? Сайн байна. 2 хэсгийг
бид нар сонслоо тийм үү? Саяны сонссон хоёр хэсэгдэр энэ гурван охины аль хоёрын зан төрх явлаа? Сайн байна. Одоо 3 дахь хэсгээ сонсъё. Сайн байна хүүхдүүдээ. 3 охиноо дугаарласан уу? Хамгийн ихэнд аль охины зан төрхийг дүршилсэн бэ? Сайн байна. Хамгийн ихэнд зөрүүд охин маань байсан тийм үү? Дараа нь уйлмхаа, дараа нь хөвчлөлтийн охины зан төрхийг илэрхийлсэн байна. Зөрүүд охин дээр хөгжмийн шинж төрх ямар байсан бэ? Чанга, хүчтэй, хурц, хэрүүн байсан тийм үү? Тэгвэл уйлмхаа охин дээр хөгжим маань уйтгартай, бараан, удаан байсан тийм үү? Маш сайн байна. Одоо сүүлийн охины аялгауны шинж төрхийг өөрсдөө тодорхойлоорой. Сайн бай хүүхдүүдээ. Аялгау маань хөнгөн, хөгжилтэй, цоо гэдэг байсан. 5 хүн зөв бичсэн гэдэг багш нь итгэлтэй байна. Хүүхдүүдээ. Сэтгэл хөдлөлийг өнгө будгаар илэрхийлж болох уу? Жишээлбэл гэгээлэг, тоот, шар өнгө байвал хүний ямар зан төрх вэ? Хүний ямар ар сан дээр тохирох вэ? Сайн байна. Баярлсан тийм үү? Хэрвээ хаар, саргал, бараан, өнгө байвал сайн бай хүүхдүүдээ. Хониглсон тийм үү? Маш сайн. Тэгвэл та нар гэртээ янз бүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн дүр төрхийг тохирог өнгийн саасан дээр зурж смайл хэлбэрээр тодорхойлоорой. 5 хүнд амжилт хүсье. Гэрийн даалгавраа хийсэн зураг бичлэгийг багш руу явуулахаа мартавзай. 5 хүнд амжилт хүсье. Баяртай.